Би тэгээд амар гоё найзуудтай байгаагаа өчтөр амар ойлгосон шүү дээ. Ингээд юу яахгүй юу? Би чигээ дандаа коп, чил тэгээд Колумбус хүмүүстэй амар илүү нийлдэг заяа найзалдаг. Тэгээд амар сонио тэр хүмүүсийн харилцаа хандлага надад амар таалагддаг байхгүй юу? Амар тийм гоё friendly, амар гоё хүмүүс байдаг заяа маань найзууд. Тэгэл бүгдээрээ musician миний уган day off-тэй өдөр маань хасаа өдөр байхгүй юу? Тэгээс энэ өдрийг чинь day off болголоо гэж хаад түрүүчийн 7 хоногт ингэхгүй юу? Яна манайх ингээд амар тоглолттой байгаад наа чи хасаа өдөр ми ажиллаж чи би чамайг гэдэхгүй юу? Тэгэхээр би тэгвэл би маргааш амын шүү тэгвэл ингээд хойлоос миний амардаг өдрийг бүтэнсэ өдөр болгочихъя гэд ирсэн баггүй операшнтайгаа. Тэгсэн чинь манай операшн яг дараагийн 7 хоногийн нь болоод тэгсэн чинь яг одоо өчтөр байхгүй юу? Нэг өдөр амарч чадахгүй бүтэнсэ өдөр амарч тоглолт гарчлаад ингээд чамайг нэг хотел заавал амаар ингээд тэгээд ингээд тэгэхгүй. Тэнгүүд нь би ингээд бүтэнсэ өдөр би ингээд хамаг юм ингээд төлөвлөсөн ингээд дэлгүүр орно ингээд бат өчтөр амарч дэлгүүр орно. Тэгээл энэ хавийнхаа офисын тэр амар олон гойгоо дэлгүүрүүд идэг. Тэгээд тэр авир орж үзэн ингээд ботсон байсан чи намайг ажилч гэдэг гуугаад тахгүй. Тэгэхээр би ингээд таск бүргээд үгүй гэж суудсан заяа. Манай нэг хажууд байсан нөгөө чийл болсон найзууд маань. Харин тийм ийм дээр ингээ хэрэгтэй мэрэгтэй гэд миний надтай ингээ санал нийлээд миний асуудал штэ уг нь бол тэгсэн чинь тэр хоёр ингээл хүн тэгэл манай Колумбийн найз Тами гэдэг охин бас ингээл тийштэй ингээ таад ингэж үг тэгж үг гэж хажуунаас нь заяа. Бүр ингээ амар дэмжиж уг нь тэдний асуудал биш штэ тэд заавал ярих шаардлага байхгүй юу. Тэгсэн чинь ингээ намайг дэмжиж би амар гойсон. Тэгээд өчтөр тэгэл гадуур дэлгүүр ороод тэгэл амар гойсон. Тэгээд угаасаа миний хоолоо өвдсөн байсан учраас өчтөр ажиллахад ч гэсэн надад айгу тухдахгүй хэцүү байх байсан. Тэгээд өнөөдөр бол арай жоохон гайг байна. Гэхдээ та сонсож байгаа бол миний хоол нь жоохон сонирн байгаад.